За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн фонт суулгаж түүнийг ашиглах талаар бяцхан заавар хүргэх болно. За ингийн тул та бүхэн компьютер дээр урьдчилаад фонтуудаа суулгасан байх ёстой. За маш олон төрлийн гоёмсог фонтууд ашиглаж болно. За фонтоо суулгахын тулд бид нэр эхлээд компьютер дээр фонтоо урьдчилан суулгасан байх ёстой. За фонтуудыг татаж авахаар видеоны доор комент хэсгээр татаж авах линкийг тавьсан байгаа. Та бүхэн тэндээс татаж аваад шууд ашиглах боломжтой. За та бүхэн фонтоо татаж авсан бол zip-сэн байгаа энэ файлаа эхлээд задлах ёстой. За ингээд задлсан фонт руу ороод Ctrl+A тавчаад дараад бүгдийг нэвтрүүлнэ. Маус хоёроо дараад install дарснаар нийт 1100 орчим фонт маань таны компьютер дээр суугдах болно. Энэ процесс явагдаад дуусны дараа таны компьютер дээр фонт маань суугдсан байх болно. За ингээд фонт хэрвээ суугдсан бол та бүхэн доошоо гүйлгээд үзэх юм бол энэ Монгол гэсэн энэ нэртэй маш олон төрлийн фонтууд байгаа. За өөртөө таалагдсан фонтоо сонгоод ашиглах боломжтой. За мөн багш нартай зориулаад бичмэл үсгээр хэрхэн бичих талаар нэмэлт зөвлөгөө өгье. За энийг идэвхжүүлж яагаад бид нэр за ингээд бид нэр бичмэл үсгээр бичих боломжтой. За ProPC гэсэн фонтыг комент хэсгээр одоо оруулсан байгаа. Та бүхэн тэндээс татаж аваад инсталлын суулгах боломжтой. За ингээд дараагийн хичээл дээр уулзцгаая.